Сайн байцгаана уу киночтой. Өнөөдөр та бүхэндээ зориулаад 2016 онд нээлттэй хийсэн Allied киног ярьж өгөхөөр бэлдлээ. Манайхан зүгээр л кино тайлбараа үзэх зураа Unitel app-аас хэрэгтэй бүх үйлчилгээгээ авах боломжтой гэж мэдсэн үү? Заавал салбар ороод шаардлага байхгүй. Зүгээр аппликейшн рүүгээ ороод нүүр хэсгээс нь л гэхэд төлбөрийн мэдээлэл, дата үлдэгдлээ хараад нэгж болон дата аваад бас өөрийн болон бусдын төлбөрийг төлөх боломжтой. Бас SIM сэргээх, POG код харах, шин дугаар авах, нэр шилжүүлэх, багц шилжих, роуминг үйлчилгээг идэвхжүүлэх боломжтой. Би чүгээрэмтэй хайж цагаа алдалгүйгээр царайгаа таниулаад л хэрэгтэй үйлчилгээгээ бүгдийг нь аваарай. Unitel app таны цагийг хэмнэн. За ингээд кинонд орцгоё. 1942 оны Францын Монакогийн цөлд нэг залуу шүхрээр буужуугаар кино маань эхэлнэ. Алхаж явсаар нэг газар ирэхэд тэндээс нэг машин ирж байдаг. Манай хүн бууга тэмтрээд бэлтгэх байдлаа авч байна. Тэгсэн чинь нөгөө машин ирээд зогслоо. Манай талын машин бололтой шүү. Шууд суулаа. Арын суудал дээр хайрцгийг онгойлгосон чинь хуурунч бичиг баримт болон хувцас буу мөнгө байж байх болно. Жолооч нь харин түүнд бөгж өгдөг. Тэгснэ. Эхнэр чинь нэл яга өнгийн дайшинцтай байх болно. Эрендэлт бяцхан шувууг хаа. Гэж байна шүү. Тэгэхээр энэ залуу тагнуул бололтой. Энэ бол манай киноны гол дүр Макс. Макс маань хувцас сольж өмсөд Касабланка хотын нэг хүлэн авалт дээр очдог. Нэл ягаан дайшинцтай эмэгтэй бас эрендэлт бяцхан шувууга хайж байна. Тэгсэн яг энэ эмэгтэй таарч байна шүү. Аль ч уран дээр нь эрендэлт шувуу байж байна. Бүсгүй эргэж хараад шууд таньнаа хурч ирээд Максыг үнслээ. Тэгээд эрхэм найзууд минь миний хоосон төсөөлөл гэж боддог байсан хүмүүстэй хандаж хэлгээд аз холын Парисаас миний нөхөр ирсэн байна. Та бүхэндээ танилцуулахад таатай байна. Тийм байна. Үнэхээр үнэн байж. Та үнэхээр байдгийн байна. Кристиан таныг үргэлж магтдаг байсан шүү. Зөөлөг гэж. Тэгвэл би гайхалтай байхгүй болохгүй юм байна да. Тэгэхээр ноёд хадагт танараа уулзалгүй утсан ихнэрээ аваад явбал та бүхэн дург үзэхгүй гэж найдаа. Удалгүй дотн танилццгаая. Ингээд явцгаалаа. Тэгээд машин цугаад мөөгүй шүү. Чи ч бас сайн жүжиглдэг юм байна. Макс Вотон, Мариан Имбужур. Энэ бүсгүй бол манай киноны эмэгтэй гол дүр. Парист чиний ажиллагаа буруугаар иргсэн гэж сонссон. Би анх уулзсан хүндээ ийм мэдээлэл өгнө гэж бодоё. Германчууд чамд их итгэдэг юм шиг байна. Би сэтгэл хөдлөлөө жинхэнэ байлгадаг юм. Тэгээд л боллоо. Ингэж байна шүү. Жүжиглэлтэндээ их сайн бололтой. Тэгээд гэртээ орцголоо. Тэр үед нь манай хоёр удахгүй хийх ажлынхаа тухай багхан ярьдаг. Хүлэн авалт 10 хоногийн дараа болно. Миний урилга асуудалгүй үсттэй. Би Хейр Хаберттай уулзалт тавлаад зохицуулах гэж хичээх болно. Гол нь чи Франц аялга дээр анхаарах хэрэгтэй. Чиний аялга яг л нэг Кебек залуу шиг сонсогдоод байна. Би буудан дээр унтчих уу? Үнэн дээр чи дээвэр дээр унтна. Энд нөхрүүд их нэртэйгээ хайрлалцчихад дээвэр дээр гарч унтдаг юм. Гэж байна шүү. Тэгээд манай хүн дээвэр рүү гарлаа. Мариан харин араас нь гараад ирнэ. Нөхөр нэрээд анхны шөнө хонж байхад би гарч ирэхгүй бол бүгд гайхна. Тэд биднийг хайрлцаад дуусчихсан гэж бодож байгаа. Тийм үү? Сайхан байлаа шүү. Намаг үнс. Цонхон дээр хурш педит маань харж байна. Ингээд үнслээ. Бид юм ярилцаад энэ хэлтэх ёстой. Чи дайн дуусахаар юу хийх вэ? Би нэг эдлэн худалдаж авна да. Наадуутай. Яг л Копойто кинон дээр гардаг шүү. Тийм ээ. Чи энийг жүжиглж хэлсэн үү эсвэл жинхнээсээ юу? Жинхнээсээ Мэдисэн Хейт гэдэг газар байдаг юм. Би тэнд идэл авна. Одоо би чамд хайртай гэж хэлээд явна. Тэгээд чи унтна. Тэд харж байна. Намайг дахиад үнс. Ингээд үнсэлцчихэд Мария орлоо. Өглөө нь Максийн Франц аялгыг жаахан давтуулж байгаад гадуургарч Мариагийн найз Кристиантай өглөөний цай ууцгаана. Чи нөхөртөө элчин сайдын үдэшлэгийн урилга болж өгсөн үү? Олон доо. Гэхдээ манай нөхөр явах дургүй байгаа. Тиймэрхүү юмд дургүй юм л та. Царайг нь хараад байгаарай. Ингэсэн чи манай хүн худлаа инээж байна. Тэндээс нөхөр нь эхнэрүүдийнхээ төлөө очвол ямар уу? Тэгье. Тэр үед нарийн цаана нь байсан нэг герман офицер яг л эвгүй хараад байна. Яасан бэ? 10 цагийн чихт байгаа герман офицер намайг танина. Марсел намайг байцааж байсан. Ингээх үед нөгөөх нь босоод яваад өглөө. Манай хүн талах хэмтэлж аваад араас нь ордог. Яваад орсон чи яг утсаар манай хүнийг мэдээлэх гэж байна. Шууд ороод зохицууллаа. Тэгээд талхан тагсан болж үлдээгээд гардаг. Тэнд хүн хахаад өгшөг байх юм. Манай хүн ч мэрэгчлээ юм аа. Тэгээд оройн холон дээр манай Мариан бол Францаар цас юм аа. Найзууд дундаа амьдралын гол баатар хийгээд сууж байна. Харин манай Макс бол харцаа салгаж чадахгүй ширтээстэй. Тэндээс нэг хүн Марис та манай найз Винсенттэй танилцааж тантай адилхан Парисаас ирсэн юм. Гэтэл Мариан хайрт минь надтай бүжгэл. Би өөдөд байна. Гэд бүжгэлцгээлээ. Сайхан аргаллаа шүү. Над руу олон залуус атаархсан харцаар ширтээд байх юм. Тэд намайг чамд хайртай гэдгийг маань мэдээд атаархаж байгаа юм. За ямар ч бас амжилттай. Оройн дээвэр дээр Парист юу болсон юм бэ? Тагнуулын Б хэсэг даалгавар бүтлгүүцсэн гэд биднийг хайсан юм. Чи тэгээд яаж гарсан юм? Би зүхтэж амьд гарсан. Гүсээр байгаад л гарсан. Гээд дахиж нэг үнсэж жүжиг тоглоод дээвэр дээрээ унтлаа. Маргааш нь манай хоёр буудалтын бэлтгэл хийдэг. Манай Макс бол янзын буудаж байна. Маргааш уулзах Хербер гэж ямар хүн бэ? Элчин сайдын холбоочин, үдшилтгийг зохион байгуулж байгаа хүн. Гольф болон мөрийтэй тоглоомд дуртай. Яг одоогоор бидний хамгийн том асуудал. Тэгээд Мария бууддаг. Бас л дэжхүү бууддаг юм байна шүү. Ориглон дарсны ширээн доогуур буунууд хийлгсэн байгаа. Элчин сайд 8:30-д ирнэ. 8:35-аас сатааруулах дэлбэрэлт болно. Тэр үеэр нь бид ажиллаа хийх болно. Ингэж байна шүү. Өдөр нь хоол идэж
байхдаа Мариан цамцныхаа товчийг тайлаад өдөөд байна. Макс, юу хийгээд байгаа? Би зүгээр чамайг сорж байна. Зарим новшийн үйлдэлүүд биднийг новшийн үхэлд хүргэж болдг юм. Тэгэхээр над новшийн товчоо буцаагаад товчл. За ингээд нөгөө урилга өгөх хүнтэй уулзахаар боллоо. Манай Макс хүлээ авалтын урилгагүй байгаа шүү дээ. Яваад орсон чи энэ залуу тосч байна. Мария, хотынхан танаа нөхөр ирсэн гэдгийг ярьцгаагаад бас их ам сайтай байна лээ шүү. Суугач. Эхнэр чинь таныг маргааш болох элчин сайдын цэнгүүнд авч очмоор байна гэсэн. Тийм ээ. Гэхдээ болохгүй гэвэл би ойлгоно. Санаа зовлтгоо. Нөхөр чинь очих дургүй байгаа юм биш үү? Тэр хэсэг хүмүүстэй мөрийтэй тоглоом тоглоно гэж тохирчихсан гэсэн. Ойлголоо. Тэр мөрийцэх дуртай байх нэ. Яг над шиг. Алив, нэг тоглоодох. Том үзэртэй нь ялна. Хожил яана гэж. Нөхөр чинь надаас том модтой байх юм бол мөрийтэй тоглоом руугаа явж болно. Харин баг модтой бол эхнэртэйгээ хамт элчин сайдын хүлээ авалтанд оролцсон. Ингэж байж шүү. За манай хүн баг мод суглах ёстой боллоо. Тэгээд хүзэр аваад хөлсөн чинь янзын холж байна. Мөрийтэй тоглоом чинь гэдэгт нь шууд л итгэмээр болж байна. Тэгээд сугалтал гилийн 6. Нөгөөх нь харин шууд дээрээс нь сугалдаг. Дөрвөлчин гимбол. Манай хүн үдшилтэд явхаар боллоо. Жаахан дурамчхан царай гаргаад ихнэр нь харин баярлаад манай хоёрын жүжиглэлт бол тасарчжээ. Ингээд маргааш нь даалгавраа гүйцэлдүүлэхээр боллоо. Мария маань харин унтаж чаддаггүй. Макс, эндээс явцгаая. Хамт нар мандахыг харъя. Ингээд холгүй цөлд нар мандахыг хардаг. Мариан, бидний амьд үлдэх магадлал хэд хувь бэ? 60-40% гэх юм уу та. Хоёулаа гэвэл харин мэдэх юм алга да. Мэдээсээ хайтын тухай яриач. Ногоон өвс, цэнгэг ус. Дайн дуусгаар тийшэл очиж амар жимээр амьдрандаа. Чи харин яах вэ? Дайн дуусах үед миний хаана байх хамаагүй баха. Очих газаргүй юм байна л та. Тэр үед тэнд нь элсэн шуурга болдог. Манай хоёр машиндаа суугаад явах гэснэ. Маргааш бид өгчхөл гэснэ эхнэр нөхрийн хийдгийг хийчлээ. Тэгээд тэрнийхэн дараа ажилдаа ордог. Чи үтсгэлэнтэй харагдаж байна. Ингээд үдшилэг рүүгээ явцгаана. Үдшилэг дээрээ байх үед иймэрхүү нөхцөлд инээдтэй юм бодох нь намайг тайвшруулдаг юм. Чи ямар нэг юм хэлээчтэй. Чи үдсгэлэнтэй харагдаж байна. Чи түрүү хэлсэн шүү дээ. Ингээд л түүнийг өмсчлээ. Тэнд нөгөө урилга өгсөн офицер болон Мариагийн найз нь нөхөртөөгөө байж байна. Германы элчин сайд яг цагтаа ирлээ. Яг үгээ хэлэх гэж байтал гадаан сатаар болох дэлбэрэлт боллоо. Манай хоёр ширээн дээрээс бууга гаргаж ирээд элчин сайдыг хороочлоо. Тэрүүгээр бас хамгаалагчдыг нуунгаад нөгөө урилга өгсөн залуу бас хороолоо. Нөгөө найзынхаа нөхрийг ч бас буужчихна. Найз нь харин сони хараад үлдлээ. Манай хоёр гараад гүйцгэлээ. Цэргүүд гадаа усан дэлбэрэлтийн галыг унтрааж байх хооронд манай хоёр юу ч болоогүй юм шиг машиндаа сууж амждаг. Бид амьд байна. Бид чадлаа. Макс тэндээс. Надтай хамт Лонд яв. Тэгээд миний эхнэр бол. Гэт баг тушааж байдаг шүү. Харин Мария маань тушаал биелүүлэх шиг боллоо. Макс Лондонд очиод офс дээр ирж дарга Фрэнктэйгээ уулздаг. Фрэнк, чамд надад хэлэх юм байгаа гэсэн үү? Тийм ээ, Макс. Мариан Босежуртай холбоотой. Новш гэж Фрэнк 3-7 хоног өнгөрчихлөө шүү дээ. Эрхмэ гэж Новш гэж 3-7 хоног өнгөрчихлөө эрхмэ гэж хэл. Мариан Босежур тагнуулын хэсгийн даалгаврыг амжилттай гүйцэтгснийхэн дараа Англи явах эрхтэй болсон байна. Манай Макс баярлалаа. Марианыг Лондонд авчирч эхнэрээ болгох эрхтэй болчлоо. Макс, чиж дүүрч гисэн таныг юм да. Тийм ээ, эрхмэ. Цэргийн хунд гэрлэл зогтгоо маа. Баярлалаа, эрхмэ. Та хуримд өргөцсөн шүү. За ингээд манай хоёр хурмаа хийцгээлээ. Хурмын найран дээр биеэс харцалгаж чаддаггүй. Фрэнк тэнд. Мариан, би чамд баяр хүргэмээр байна л та. Гэхдээ Максыг олон жилийн турш мэддэг хүний хувьд хэлэхэд чамд зүгээр амжилтал хүсье да. Макс шиг чадвартай хүнийг удахгүй тагнуулын хэсгээс дуудчил таарах бах. Ингэж байна. Тэр үед манай хоёр жаахан холдоод бүх юм зүгээр үсттэй. Гэсэн чинь жирэмсэн болсон юм шиг байна шүү. 9 сарын дараа Мария маань төрөх гэж байна. Яг бөмбөгдөлтийн үеэр Германы онгоцууд Лондонг бөмбөгдөж байх үед Мария маань төрөх эмнэлгийн гадаа хүүхдэд төрүүлдэг. Охин байна. Чамайг Анна гэж нэрлэе. Ингээд хөөхөн охинтой болцгоолоо. Ингээд 1 жил өнгөрлөө. Манай хоёрын амьдрал нэлээд өрнжээ. Олон ч зурагтай болж өглөө босоод өнөөдөр бол баярын өдөр. Ямар баяр вэ? Чиний 57 өдөр дараалж ажилласны дараах ганцхан амралтын өдөр. Өнөөдөр гарч хамтдаа мөөг төвл юм руу би бас үдшилэг хиймээр байна. Чамайг шинэ найзуудтайгаа танилцуулмаар байна. Ингэж байна. Тэгээд хүүхдээ тентхийн ээлдэг хүүхэд асрагч эмэгтэйд үлдээгээд өөрсдөө мөөг түүхээр явцгаалаа. За манай хоёр мөөг түүхч гэжтэй. Аяя. Гэртээ ирэх үед нь уц дуурч байна. Мариан тэндээс ганц удаа битгий яв. Ганц л удаа. Даанч болохгүй юм да. Амьстэд 235. За би удахгүй очлоо. Хизээ буцаж ирэх юм бэ? Намайг мэдэхгүй гэдгийг чи мэднэ шүү дээ. Тим чухал гэж юу? Эх орныг чинь чөлөөлөх ажил шүү дээ. Тэгвэл явдаа. Гэд явлаа. Ажил дээр ирэх үед харин найз Жорж нь сууж байна. Тагнуулын Б хэсэг чамтай уулзмаар байна гэж байна. Өөрөөсөө ярихгүй яасан бол Б хэсэг шүү дээ. Нууцлаг ойлгомжгүй. Хизээч зорилгоо хэлдэггүй. Тэгэд манай хүн тагнуулын байгууламж руу яваад
очино. Бас л их нууц газар юм аа. Нарны гэрэл тусдаггүй нэг нууц өрөө рүү яваад орно. Тэнд нь харин дарга Фрэнк нь байж байна. Нисэх хүчний хурандаа. Фрэнк, суусан чи энэ нөхөр муухай хараад байна. Бид танилцаагүй хаа. Гэсэн чин тоодоггүй шүү. Макс шууд л. За Фрэнк, ямар ч ажил байсан би хиймээргүй байна. Би зүгээр л чамтай хамт үргэлжлүүл ажилламаар байна. Гэт томрлоо. Тэгсэн чин бид танд ажил санал болгох гээгүй байна. Бид танаа эхнэрийг Германы тагнуул гэж итгэж байна. Йоо, эн чин тоглоом уу? Байц Фрэнк, энэ хэд юм бэ? Би бол харах баригч. Бас чамаас дээгүүр цолтой. Чи эрхмээ гэж дуудсан нь дээр баг. Элх үгийг нь сонсоо Макс. Тэр биднээс дээгүүр цолтой. Өнгөрсөн 7 хоногт бид радиогоор Лондонгоос Берлин рүү явуулсан нууц зурвсуудыг дундаас нь барьсан юм. Тэр нь танаа гэрийн ойр орчмоос байсан. Франц дахь тусгай ажиллагааны тухай мэдээллүүд. Зурвсын хариуд тэд Фравлайн гэж бичсэн байсан. Энэ нэмэгтэй тагнуул гэсэн үг. Эрхмээ, би ярьж болох уу? Би ярмаар байна. Манай эхнэр Бүсэж өөрөө бэ хэсгийн тагнуул байсан юм. Бид Касабланкад Германы элчин сайдыг хамтдаа хөнөөсөн. Бас тэр миний охины ээж шүү дээ. Миний охины ээж. Гэтэл харах баригч нэг баримт гаргаад ирлээ. Саяхан Товрукд баригдсан герман офицерын байцаалтын орчуулга. Тэнд Мариан Бүсэжүр Францад ажиллагаа явуулах үедээ баригдаад цаазаар ахуулсан. Харин тэд түүнтэй адилхан герман тагнуулыг Бүсэжүр болгоод Касабланка руу ээлгээсэн гэж мэдэгдсэн байна. Тэгэхээр Макс, эхнэрийг чинь 72 цаг тандах, цэнхэр будаг ажиллагаа явуулах хэрэгтэй байна. Хэрвээ биш бол энэ бүхнийг ингээд л мартацгааж болно. Хэрвээ мөн бол та эхнэрээ өөрөө хорох хэрэгтэй болно. Хэрэг үгүй гэх юм бол таныг бас бид урагч гэж үзнэ. Тэгэхээр өнөө орой 23 цаг 7 минутанд тань руу залгаж нууц мэдээлэл өгнө. Та үүнийг тэмдэглэж аваад эхнэр чинь харж болохоор газар үлдээх хэрэгтэй. Энэ худал мэдээллийг зөвхөн та л мэдэх болно. Хэрвээ эхнэр чинь дамжуулах юм бол манай ажилчид даваа гарагт кодыг тайлаад барьж авна. Хэрвээ эхнэр чинь дамжуулахгүй бол тэр тагнуул биш гэсэн үг. Та ажлаа хэвээ үргэлжлүүлж болно. Та түүнд урдчилж мэдэгдэх эсвэл өөрөө ямар нэгэн байцаалд явуулах хоройтой. Ойлгов уу? Макс маань дуурч чадсангүй. Энэ хүн ойлгосон үгүйг би мэдмээр байна. Гэсэн чи Фрэнк тэндээс ойлгож л байгаа шүү дээ. Новш гэж. За ингээд Макс маань нууц ажиллагаа явуулах боллоо. Гэртээ ирээд харсан чи эхнэр нь бас нэг л өөр харагдаад байна. Хөөе, миний үнсэлт яасан? Гэд үнсүүллээ. Нэрэн би амралтын өдрүүдэд жинхнээсээ амарна. Утас туурах хүртэл гэж. Үгүй ээ, жинхнээсээ. Тэгвэл нөгөө яриад байсан үдшилгээ хийцгээе. Тэгье. Ингээд 11 цаг өнгөрлөө. Макс утас дуурахыг хүлээгээд эхнэрээ нууцхан ажиглаастай. Камер дээр Макс болон эхнэрийг нь хоёулангийн зэрэг харуулж байна. Мариан орондоо ороод маргаашаараа хэрэглэх уух юм хэрэгтэй байна. Би өглөө гараад авчаа. Инgeх үед утсан дугарлаа. Биднийг харж байгаа юм шиг л байх юм. Амьсаад 235. За, би тэмдэглээд авъя. Хайртан үзэг байна уу? За, хэлээрэй. Гэт цаасан дээр бичиж авна. Мэдлээ. Би өглөө явуулна. Тэр өрөө нойр нь хүрдэггүй. Марианы талаар бодсон чинь би сэтгэл хөдлөлөө жинхэнэ байлгадгийг. Тэгээд л бүтдгийг гэж хэлж байсан нь санаанд орж байна. Нээр нь жүжиглж байсан бол яана. Талент харсан чинь нөгөө бичгэнд нь гар өрөхгүй юм шүү. Зүгээр л гэрэл унтрааж байна. Макс шин охиноо тэврээ зогсож байтал Мариа ирээд орондоо орохгүй яагав. Тэгээд өглөө боллоо. Макс дөрөв тувцаа өмсчиж чи амарна гээгүй лөө. Дипломатын онгоцны байранд 50 хайрцаг чанартай виски бий. Тэрийг аваад ирээ. Удалгүй хоёулаа шар айрагны мохлогт уулзаад шар айрагууд авцгаая. Ингээд нөгөө цаасаа өвхөд цүнхлээд гарч явлаа. Тэгээд эхнэртэйгээ хамт ахуулсан зураг нугалж аваад нэг имлэг дээр очдөг. Тэгээд энэ залуутай уулзсан. Сайн уу гээ. Нэсэх хүчний хурандаа боотон. Та намайг эрэмдэг болонгот хөсөр хайсан. Одоо надаар яах гэв Макс. Чиний тусламж хэрэгтэй байна. Асуух юм байна. Болж үз. Чи намайг зөнд нь хайсан. Францаас чамайг Мариан Бүсэжүр гих тагнуул гаргасан гэж чи ярьсан. Энэ мөн үү? Тэд хэлээгүй гэж юу Макс? Би нэг нүд рүүгээ буудулсан. Нөгөө нүд маань түлэгдээд би одоо зөвхөн цагаан дүрсэл хардаг. Хэрвээ чи намайг германчууд руу илгээгээгүй байсан бол ийм юм болохгүй байсан юм. Одоо миний хүү хүртэл над руу харахаараа хашгирдаг. Уучлаарай гай. Макс Деламар Бүсэжүрийг мэддэг. Тэр дипт ажиллагаа явуулсаар байгаа. Макс гэрлүүгээ залгаж цусаа өгөх хэрэгтэй боллоо. Нэг цаг болох бах. Удалгүй шар аригны мохлогт уулзъя гэд гялс ажил руугаа явдаг. Манай хүн чинь нэс хүчний хурандаа шүү дээ. Энтхийн дарга нь шууд орж ирээд баг төрүүч. Офицерээс 2 хайрцаг виски аваад миний машинд очиадах. Өөрөө нэг шилийг ав. Орой хин дип нэсхүү. Хантер ирэх мэ? Ханаас олох уу? Ариун цэврийн өрөө. Яваад очсон чинь нэг нөхөр нэлээд сандарчихсан байж байна. Дайны голомт руу нэсэх гэж байгаа шүү дээ. Манай хүн эхнэрийнхээ зургийг өгöd. Дипт Паул Деламар гэж хүн ажиллагаа явуулж байгаа. Нэг гартаа ирвэ. Түүнд энэ зургийг өгöd. Тийм үгүй гэсэн ганцхан хариулт авчир. Ингээд зурган дээр энэ Мариан Бүсэжүр мөн үү гэж бичээд явууллаа. Энэ маш нууц шүү. Мэдлээ ирэх мэ? Шүн дунд би залгана. Хинч мэдэх ёсгүй. Маш чухал. Би чадах бүхнээ хийнэ ирэх мэ? Сайн байна. Чи хэнийг бодож байна? Ээжигээ хэрэггүй дээ.
аавыгаа бод. Тэр чамаар бахархах байсан. Гэж урам өгöd явлаа. Буцаж ирээд судсаа зүүгээр шалдлаад лент нагаад орлоо. Мэргэжлийн нөхөр шүү. Яваад орсон чинь Мариан яг шалгаж байна. Хөх, нэр нь цусаа өгчээ. Чамаг өөр бүсгүйтэй байсан болов гэж бодлоо. Ингэж байна шүү. За тэгээд бэм гаргийн орой үдшилгээ хийлээ. Хөршүүд найзууд бас гэрийнхэнд зөндөө хүмүүс байна. Жаахан заваарцгаагаад байна шүү. Гадаа гарч үргэлжлүүл. Манах цэцэрлэгтэй. Гарч үз. Манайд муухай юм болж байна. Зүгээр сайхан хоол идээд инээлтэх юм болов гэж бодсон юмсан. Гэтэл дээд давхарт нь юм дуурайд байна. Макс шалгах гээд гарсан чинь найз нь байж байна. Макс, тагнуулын хэсгээс чамаг дуудсан гэж сонссон. Ямар ч даалгавар өгсөн бай. Үгүй илгээрээ. Бас тэд хүнийг шалгадаг гэж би сонссон шүү. Яаж тэрв? Мэдхгүй. Итгэл даах эсхийг нь үздэг гэсэн. Гэж байна шүү. Манай хүн бас эхнэрийг нь арай энэ тагнуулын албаныхан манай хүнийг шалгаад байгаа юм биш байгаа. Тэр үед нь харин дарга Фрэнк нь ирж байна. Оо, Фрэнк, чамаг ирнэ гэж сансангүй шүү. Энэ хүмүүст манад битгий үнсэлцгээд тушаагаад өгөөч. Тэгмээр л байна. Гэхдээ би өөрөө уумаар байна л да. Надад виски өгөөч. Гэж байна шүү. Танах дахиа тавах Макс. Чи сайн мэдх юм аа Фрэнк. Надад дахиагаа харуулаач. Ингээд гарцгаалаа. Макс, сонс. Чи хэрэгтэй үйлчилгээгээ заавал хүн явуулж эсвэл өөрөө явж авалгүйгээр Unitel application-ээс авчиж болно шүү дээ. Заавал явдал чирэгдэл болоод байх юм. Утас руугаа нэг мишэж царайгаа таниулаад бичвэрэмж шаардалгүйгээр симээс эргэж нэр хүртэл шилжүүлж болж байхад чи аль валарсан 1940 оны аргаар л ажиллаа явуулаад байх юм. Нэрээ энэ чинь 1940 он л доо. Саяных рекламны пауз байла. Кинонд эргээд орцгоё. Чиний тушаалыг биелүүлэх гэж байгаад залуу нисгэгч амиа алдсан. Нэг утгагүй асуултын хариултыг хүлээж байгаа ч шүү дээ. Энэ чинь тоглоом уу Фрэнк? Тэд намайг сориод байгаа мó? Гэтэл эхнэр нь хүрээд ирлээ. Тэгээд хамт бүжгэлцгээлээ. Фрэнк муу юм дуулгая юу? Бас нэг залуу өгсөн гэж байна. Тэрнээс ноцтой юм болсон л байна да. Саатал гарсан. Тэр талаар би ярьж болохгүй. Ингэж байна. Цаана нь үдшилэг гэж хүмүүс баярлаад наан нь харин манай Максийн дотор амьдрал яригдаад байж байна. Гэртээ ороод хартал эхнэр нь нэг үл мэдэгдэх хүнтэй яриад зогсож байна. Максыг оцсон ч ари яваад өглөө. Эхэлсэж ихтэй. Энэ хэ юм? Ламбард гэдэг юм аа. Үнэт эдлийн дэлгүүр ажилуулдаг юм. Намайг очир эрдэнтэй өсний хатгуур аваач гэж байна. Би ядуу гэд хэлчихлээ. Гэсэн чи Макс араас нь гарлаа. Хөөж очоод бариад авна. Оо, эхнэр чинь бодлоо өөрчлөө юу? Эмгийг хэлж байна уу? Гэд цохилдууллаа. Үгүй ээ. Би өсний хатгуур зарах гэж байсан юм. Гэхдээ надад олон сайхан эмиг бий шүү. Тун боломжийн үнээр өгнө. Айсан хүнд аргал хөдөлнө гэж. Тэр үед нь харин Германы онгоцнууд бөмбөгдөлт хийж байна. Хотын зүүн жигүүр лүү дайрч байгаа юм байна. Фрэнкэрэд зүүн жигүүр учраас наашаа ирэхгүй нь бололтой. Макс, эднийгээ зогсоо. Гуйж байна. Нэгдэхээ өглөө угаасаа бид баттай мэдэх болно. Бас энэ тоглоом биш, сорилтч биш. Гэчгээд яваад өглөө. Жинхнээсээ бололтой шүү. Манай хүн бөмбөгдөж байгаа онгоцнуудыг ажиглаад нэг юм бодож байна. Тэр үед харин нэг сүрч буу онгоц наашаа ирж байна. Макс гараад эхнэр хүүхдээ тэрч авна. Тэгсэн чи яг дээгүүр нь өнгөрөөд гэрийнхэн цаахан талд унчглаа. Мариан, чи хүмүүсийг явуулчих уу? Тэгье. Тэгээд буцаад ирэхэд маргааш охинтойгоо гуруулхнаа өдрийг өнгөрүүлье. Ингээд манай гурав маргааш нь сүрсэн онгоцны наан суугаад охиныхоо анхны алхмыг хамтдаа харцгаана. Мариан охинтойгоо хамт үнэхээр хайр татам харагдаж байна. Оройн харин Макс дөрөв хувцас өмсөд эхнэрийнхээ зургийг урьж аваад эхнэрээ өмсчээд гараад явлаа. Мариан харин юу ч асуусангүй. Макс шууд ажил дээрээ ирдэг. Дэслэгчээ, сайхан мэдээтэй. Өнөө өрөө та амар. Мэдлээ ирхмэ. Макс маань өөрөө дипрүнис гэж байгаа бололтой. Мариан харин охиноо бүүвэлээд унтуулж байна. Унтуулчаад нэг юм бодоод унтлахынхаа өрөө рүү орчихлоо. Макс харин дайсны нутаг дахь ажиглалтын бааз дээр газардна. Зэвсэг техникийг нөгчөөд хөдөлгүүрээ унтраачлаа. Яагаад хөдөлгүүрээ унтраачваа? Паул Деламар хаавна. Эрүүлжүүлэхэд байгаа. Тэгвэл тийшээ явцгаая. Ингээд явцгаалаа. Эрүүлжүүлэхт орж жижүүр цагдаад нь буу тулгаж байгаад Деламартай уулздаг. Нөгөөх нь шал согтуу байж байна. Ноён Деламар, би яарч байна. Энэ Мариан бүсэ журмөн үү? Мөн байна. Яг л ийм бүсгүй байсан. Зураг дуртай. Тийм ээ, зөв байна. Зураг дуртай. Баярлалаа. Ингээд гарах гэтэл бас гайхалтай сайхан төгөлдөр хуур тоглодог. Ингэж авна штт. Йоо, Португал гэж кафед дүүрэн германчууд байсан юм. Тэр үед Мариан Бүсэжур төгөлдөр хуур дээр очиод Лемер Сайзыг нэг ч алдалгүйгээр дарсан юм да. Ингэж байна шүү. Тэр үед нь Герман зэргүүд ирж байна. Цагдаагаас Америк тамхи авах гээд ирсэн юм байна. Тэд Америк тамхи авах гэж байгаамаа. Чамд байгаа мó? Тийм ээ, байгаа. Тэгвэл авчид өгөөх. Ингэсэн чи нөгөөх нь өгөх гэж байснаа шууд. Эсэргүүнүүд гэд бариад өгчлөө. Манай хэд шууд буудалцлаа. Шоронгийн арлуу. Тэд араар зугдах болно. Манай хэд харин арын алгаар гарах гэж байна. Макс тэнд надад гар бөмбөг өгөөд. Ингээд бөмбөг авлаа. Тэгэд машинаас зүгдэж явж байгаад замдаа бууж нуугдаад гар бөмбөгөө бэлдэн. Ирэх үед нь яг шидэд бүгдийг нь дэлб. Очиж бүгдийг нь буудаж гүйцээгээд явлаа. Манай хүн ч чадварлаг л да. Маргааш өглөө нь Мариан сэрэхэд Макс аль хэдийн ирчихсэн байна. Надтай хамт нэг газар руу яваадах. Гэт кафе руу аваад явна. Цонхыг нь хагалж ороод төгөлдөр хуур онгойлгож өглөө. Мариан, надад төгөлдөр хуур тоглож өгөөч. Мариан Бүсэжур Португал кафед Лемер Сайзыг тоглож байсан.
Мариан төгөлдөр хурлуу гараа явуулснаа. Хаалтыг нь буулгаад би тэр түүхийг мэднэ. Их зөрөгтэй бүсгүй байсан юм. Би германчууд намайг эндээс олохгүй гэж утсан. Гэтэл тэд намайг олсон. Тэд Аннаг барьцаалж намайг сүрдүүлсэн. Гэд үннээ хэллээ. Мариан маань тагнуул байж. Чи баасан гарагт авсан мэдээг цааш нь явуулсан уу? Тийм ээ. Макс уурлнаа. Тэгэд би мэдэх хэрэгтэй байна. Чи надад хайртай юу? Би чамд хайртай. Касабланкагаас хойш чамайг үргэлж хайрлсан. Тэр үед Макс маань шийдвэр гаргаж байна. Намайг сонс. Мэдисэн хайт гэж газар бий. Тийшээ явцгаая. Би тамжихгүй Макс. Энд дахиад нэг цаг болох юм бол тэд чамайг алах даалгаврыг надад өгнө. Татгалзах юм бол биднийг хоёуланг нь устгана. Бид явж Аннаг авах хэрэгтэй. Тэгээд Макс Аннаг авахар очлоо. Нөгөө асрагчгээд байсан илдэг хадагтай нь охиныг нь барьцаалдаг Германы тагнуул байж. Чи миний охиныг барьцаалж байсан байна. Гэтэл Германаар яриад унлаа. Шууд устглаа. Тэгээд охин аваад явлаа. Гадаа бороотой байж байна. Борон дунд үнэт эдлэлийн дэлгүүрийн гадаа явж очиод нөгөө ганц дээрийг харж байна. Энэ бас тагнуул байж. Макс бууга аваад яваад орлоо. Мариан харин хүлээгээд үлдлээ. Хүлээгээд л байна. Ямар ч буун дуу гардаггүй. Гайхаад хүүхдээ аваад цугтахад бэлдэж байна. Гэтэл буун дуу Макс маань гараад ирлээ. Айлаа шүү. Тэгээд Макс шууд нислэгийн зурус дээр ажил дээр ирлээ. Бууга урд хайрцагтаа хийгээд харуултаа уулзсан. Сайн байна уу ирхмэ? Та нэвтэрч болно. Явж ороод шууд зүлгэн дээгүүр хаацлаад онгоц руу очлоо. Эндээ хүлээж бай. Ингээд гараад онгоцоос ах гэж үздэг. Хөдөлгүүр нас чүгдэггүй. Мариан эргэн тойрны ажиглж байтал тэндээс баахан машинууд ирж байна. Хөдөлгүүр асах үед нэг машин урдуур нь орж ирээд сенсийг нь зогсоолоо. Дотроос нь Фрэнк буугаад ирж байна. Энэ бүхэн дууссан Макс. Цэнхэр будаг горим эерэг гарсан. Гэхдээ чи аль хэдийн мэдчихэж тийм үү? Манай Максийн төрүүлж мэдэх гээд байсан шалтгаан нь хэрвээ энэ бүхэн үнэн бол эхнэрээ зүхтаалгана гэж бодоод байсан юм байна. Фрэнк тэндээс чамайг баривчилж байна Макс. Тэд Марианыг шахаанд оруулсан Фрэнк. Охиныг маань барьцаалсан байж би тойргийнх нь бүх хүмүүсийг устгасан. Би цэвэрлсэн. Макс чамайг эх орноосоо урвсан гэж үзэж байна. Гэтэл тэр үед Мариан охиноо тавиад урд хайрцагнаас буу аваад гарлаа. Макс гэд Францаар би чамд хайртай шүү миний Кебек. Би ч бас чамд хайртай. Охиноо сайн харж хандаарай. Гэснээ өөрийгөө буудчлаа. Нөхрөө болон охиноо авраад өөрийгөө золиосолчихно. Германчууд охиныг нь барьцаалж тагнуул хийлгсэн гэдэг нь үнэн бололтой шүү. Макс эхнэрээ цуваараа хучиж өгöd гашуудлаа. Максыг баривчилгаар ирсэн цэргүүд ойртох үед Фрэнк битгий ойрт нэсэг хүчний хурандаа воотон дайсны тагнуулыг өөрийн гараар устгасан. Ингэж илтгэн шүү. Энэ бол тушаал гэж байна. Гунигтай. Бас бороотой тэр өдөр дулаан машин дотор Анна охин харин юу ч мэдээгүй байж байна. Ээж Мариан харин түүнд загтал бичээд үлдээч гэж амиа золиосолж өгөхийнхаа өмнөхөр унтлагынхаа өрөөнд энэ загтлаа бичсэн байна. Хайрт охин Анна минь хэрв чи энэ загтлыг уншиж байвал ээж нь чиний дэргэд байхгүй байна гэсэн үг. Чи магадгүй ээжигээ сайн санахгүй байгаа баха. Гэхдээ бидний хамтдаа өнгөрүүлсэн нэг жил миний амьдралын хамгийн жаргалтай үе байсан. Өнөөдөр миний охин анхны алхмаа хийсэн. Аавтай чинь хамт үүнийг харсандаа би баяртай байна. Макс хайрт минь чи бол миний дэлхий. Намайг уучлана гэж найдаж байна. Мэдисэн хайттай очиод охинтойгоо хамт аз жаргалтай амьдраарай. Гэх үед нь Анна Макс хоёр ярьж байсан Мэдисэн хайтын эдлэн дээрээ байгааг харуулдаг. Миний охин сайхан амьдраарай. Аав нь чамайг харж хандах учир би санаа зовхгүй байна. Чиний хайрт ээж Мариан Вотон. Энэ түрээд кино маань дуслаа. Киночд байлаа.